Чингис хаан ба Монголын бурхны шишний өв үзэсгэлэнгээс одоо бид нар танилцуулж байна. За энд бол Модон барын Чингис хааны одоо зургийг бол энд үлгсэн байна. За тэгээ энэ зургийн тухай анх яаж хийгдсэн бэ гэхээр бол манай одоо дээжүүлийн ярихаар бол энэ бол мөрөнгийн хүрээнд буюу одоогийн Хөвсгөл аймгийн мөрөн одоо хотод байсан мөрөнгийн хүрээн дээр бол 20 дугаар зууны их үеэр одоо энэ барыг сийлсэн байгаа. Сийлэх болсон шалтгаан бол Богдхаант Монгол улс бол одоо өөрийн цэрэгтэй болоод үндсэндээ 1911-ээс 19 он хүртэл бол 100 орчим жижиг том жижиг тулаан байлдаа хийсэн. Одоо өөрийн үндсэн цэрэгтэй болсон. Үндсэндээ 5 замын цэрэг гэж гарсан. За ингээд 100-т болгон одоо өөрийн Богдхаант Монгол улсын юм тогтой болсон. За энэ туг бол та бүхэн мэдж байгаа. Соёмтой. За ингээд энэ тугны бол одоо голд одоо даавуу болоод одоо цаасаар баралсан. За ийм Чингис хааныг бол тугны шүншиг болгож одоо туган дотроо хийдэг болсон. За энд бол одоо та бүхэн анзаарч байгаа. 9 хөл цагаан сүлдийг доор нь зүүн доор нь хийсэн байна. За ингээд 9 хөлөг баатрыг бол эргэн тойронд нь. За тэгээд Чингис хаан бол одоо хүн рүүгээ ас өөдөөс нь харсан. За баруун зүүн хоёр мөрөн дээр бол бар арслантай. За дээр нь бол одоо ингээд Ловон Бадамжинаа болоод одоо Далай лам хоёрыг бол ингэж сийлсэн бүтэн сийлбэр. Энэ дунд нь бол одоо бүтэн тахилтай. Ийм одоо Модон барыг бол сийлсэн. Үнцгийг хадгалж аваад хувь хүмүүст хадгалагдсан тугнуудыг бол сэргээн засварлах явцад дотроос нь бол ийм одоо барын Чингис хаан гарч ирдэг болсон. За тийм учраас бол 20 дугаар зууны ихэнх үед ялангуяа Богдхаант Монгол улсын үед бол одоо Чингис хааны үзэл номлол ялангуяа цэргийн номлолд бол одоо хүчтэй орж ирсний нэг жишээ бол одоо энэ барын Чингис хааны одоо бар зураг байна.